Ямар сайхан өглөө вэ? Инх амглан эрүүлэнх. Энэ бидийг эзлэх хүмүүс дайрж байна. Хэн бэ? Манчууд уу? Үгүй, лигдан. Дугаар зууны дунд үед Чингис манд харин монголчууд онж байсан. Харин энэ үед монголчууд шин шашаа оруулж ирсэн. Төвдөөс авсан боддын шашин. Зорилго нь юу вэ гэвэл Франче Павар. Ерөнхийдөө энэ үеэс төвдүүдийн гартны тарих атгагддаг болсон. Хиний тарих вэ гэвэл монголчуудын. Цааш яваад харъя л та. Ууртай нэгэндээ дургу бас тарихгүй. Яагаад гэвэл бүр яг иймэрхүү. Ирээдүйд мань хүмүүс танаа газар нутагт байгаагүй ч та нарыг эзлэн төрөнгөөлж зовоосон. Бүр алсан шүү заа юу. Юу вэ? Мань хүмүүс чинь бидэнд алдахгүй шүүргээд бага юм өгдөг гэсэн штэ. Зүгээр л тийм заа юу. За. Яг энэ үеэр хоёр хүчрхэг улсууд гарч ирсэн. Дээдлээс нь Оросод, харин доотлоос нь Зүүн гарын хаант ус. Галдан башигтын дор 1200 гаруй хот усуудыг эзлэн гарч ирсэн. Ийхэн монголчууд буцаад амарлаа. Галдан башигтын өдөрцөн Зүүн гарын хаант ус. Харин нөгөөх нь зам базрын толгойлсон. Meanwhile, тэгээ чин улс хоёр монголоос айж бас санаа зовж эхэлсэн. Нэг иймэрхүү. Монголоо хүрээдэр. За. За на хоёлаа нийлэх нь дээр босоо. Ой чи яаж хор удах чадж байна? Наа чи. Хүн алдаж болно штэ. Магадгүй галдан бошид ингэж бодсон баг. Ороос чин улс дайраад байдаг. Харин их Монголыг буцааж нэгтгэмээр байдаг. Оросод бас эвгүй байгаа. Юу ч гэсэн халах Монгол руу дайрч хамгийн боломжит муу шийдвэр гаргав. 1688 онд халах Монгол руу Зүүн гарын хаант улсаас 30,000 зэрэгээр дайрсан. Ийхүү халах Монгол бас Зүүн гарын хаант улсыг дайрлээ. Зүүн гарын хаант улс нь л хүчрэг байсан. Тэгээ яд хөнгөө эзлэн дөрөнгөлж байсан халах монголчууд зүгтэх шалтгаан болсон. Ийхүү манчи хаалганд тулж ирсэн. Хаалга. Зан азар байна. Төө санал чи хүчнтэй өстэй. Зан азраа. Хавтаас нь галдан башиг чирлээ. Өө юм уу буддагийн копи минь гараад ир. Тана гаргаад өгчөө. Би зүгээр л наадгаж өстэй болгоно. Амлий. Яг болсон явдал. Тэгээ үүнээс болж халах монгол чин улсад 18 дугаар зууны ихээр шууд л орсон. Чин бол хажууд талын хазар хөдийг ч бас эзэлсэн. За тэгээ Зүүн гарын хаант улстай цуг бах ганц л ус үлдлээ. Тэр бол Орос. Хоёулаа нийлээ чин улсыг балбий. Чи бүх эд хөрөнгө газар нутгийг ав. Чи яах юм? Надад зам базар хангалттай. Чи урахгүй шүү дээ. Урахгүй. 1689 онд Чин улс Оростой нэрчгийн гэрээ байгуулсан. Энэ ерөнхийдөө 3 улс дайрамдаг газар нутгаа тогтоосон. Ерөнхийдөө Зүүн гарын хаант улс ганцаараа үлдсэн. Ийхүү 1755 оны хүртэл дээрээс Орос, харин доороос Чин улсад зохиулсаар Чин улсад 1755 он гэхэд бүрэн эзлүүлж дууссан. Зүүн гарын хаант улс ганцаар үлдэж багаар хүчээ алдсаар эрх мэдлийн төлөв хөрсөлтөө ихсээ. Энэ нь ч нуруу унах шалтгаан болсон. Яг энэ үед Монголд амжилт олоогүй амар санаа манж руу явсан юм. Манжи хаанта намайг амар санаа гэдэг би хамаг Монголоо нэгтгэх мөрөөдөлтэй антаа туслаач. Яасан урд буцаж ирэх юм. Та надад туслана гэвэстэй. Тэгээ би туслаа өстэй. Чин улс өөрөө эзэлчлээ штэ. Тэгээ Чин улсын дор Монгол нэгдсэн байгаа штэ. Тийм л дээ. Ийхүү Монгол байн ч 200 жилийн түүх эхэллээ. Харин ямар байсан бэ гэвэл монголчууд гиз дөрөн амар амгалан 200 жил болсон. Хинч бол идэр байгаагүй. Ялангуяа манчуудад.